Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжиж чиглэсэн сургуулийн чадварыг бэхжүүлэх нь төсөл 2015-аас 2018 он. 6 настай хүүхдүүдийг бас нэг хөгжүүлэх чадвар нь юу гэвэл өөрөө бие дааж хичээлээ ялгах, хичээл сургалтанд хариуцлагатай хандах энэ чадварыг одоо хөгжүүлэх хэрэгтэй. Ингийн тулд бүгдээрээ хүүхдийнхээ одоо хичээлийн хуваарийг зургт байдлаар хийж өгцгөөе. Одоо бүгдээрээ хүүхд маань сурах үедээ хэрхэн хариуцлагатай хандаж, бие даан өөрийнхөө хичээлийг ялгаж, ангилж авч байгааг бүгдээрээ харцгаая. Хичээл 4. Хичээлийн хуваарийг зурагт байдлаар хийх цүнхний жинг хянах. Өдрийнхөө хичээлийг ялгая. Монгол хэл. Орчин. Хичээлийн зурагт талыг хуваарийг ашиглаж хүүхд маань хичээлээ бие дааж ялгасан нь бол хүүхэд өөрөө сурах хөдөлмөртөө хариуцлагатай хандах, томчуудын тусалцаагүйгээр өөрөө бие даан хичээлийн хуваарийг ялгах одоо юм чадварт сургадаг. Тэгэхээр та бүхэн ийм зурагт байдлаар хүүхдийн хичээлийн толигчгийг уушиж чадахгүй учраас энэ толиг хийж өгч бие дааж өөрөөр нь хичээлийг ялгуулж байгаарай. За тэгээ ингэхдээ юг анхаарах уу гэхээр зэрэг энэ зураг маань хүүхдэд ойлгомжтой байх ёстой. Сүнхэнд номнуудаа аваад зэгцтэй хийх, яг энэ хуваарийн дагуу хийсэн байна уу юу гэдгийг бас та нарт дараа нь шалгаж үзэж байгаарай. За мөн одоо хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол цүнхний ачаалал байдаг, мөрөнд дөрж байгаа цүнхний ачаалал. За энэ цүнх бол хүүхдийн 6 настай хүүхдийн цүнх 2 кг-аас илүүгүй жинтэй байх ёстой. Тэгэхээр бүгдээр уужмынхаа энэ цүнх хэдэн килограмм болсон байгааг бүгдээр хацгаая. За уужмын цүнх бол 2.2 кг жинтэй болсон байна. Тэгэхээр энэ ойролцоогоор 2 кг гэхээр ерөнхийдөө боломжийн гэсэн үг. Гэхдээ ойлгохоор бид 2 кг-аас илүү байлгахгүй хичээх хэрэгтэй. Цүнх маань одоо дангаараа байхдаа бас ямар жинтэй байна гэдгийг та бүхэн харах хэрэгтэй. Мөн одоо цүнх бол ингээд хоёр мөрөндөө үүрдэг цүнх байх хэрэгтэй. Үүснийхаа дараагаар хүүхдийн бүсэлхийгээр нь ингэж бүсэлж уйдаг. Ийм бүсэлхийтэй ийм цүнхийг сонгох нь бол хүүхдийн өсөлт төвчтөнд их сайнаар нөлөөлдөг. Нуруу гажихгүй, гэмтэхгүй. Хэрвээ 2 кг-аас илүү жинтэй 3 хэл түүнээс дээш энэ жинтэй болох юм бол хүүхдийн ачаалал нэмэгдэж нуруунд суулдаг. Одоо хазгаа муурын буруу гიშгийг халахыг гიშгэнд нь өөртөө орох. Тэгээ өсөлт төвчтөнд муурах гэх юм сөрөг хандлага байдаг учраас та бүхэн хүүхдийн цүнхийг бас зөв сонгоорой гэж зөвлөё.